Улсын хурлын гишүүн Лодой Самбуу анхны номоо хугархай эрүүний шүл хэмээн нэрлэжээ. Номын эхний хуудсыг хамтдаа зөвхөр улс төрийн хүрээний хамтран зүтгэгчид, найз нөхөд хамт олон гэр бүлийнхэнгээд өнөөдрийн Лодой Самбууг өсгөж өндөөлгсөн хүндэт зочдоо урьж бяцхан номын нээлттэй хэлээ. Зууны мэдээ сонины ботоо сурвалжлагчаар ажлын гараагаа эхэлж шууд цэгийн сайт, шууд телевизийн гамбар нэвтрүүлгээр танигдаж, Улаанбал нэвтрүүлгээс улс төрийн мөр хөөсөн түүнийг ямар замналаар хэрхэн өнөөдрийн өөрийгөө бүтээснийг улаан хавцтай энэхүү номоос уншиж болох нэ. Яг хүнд хэрэггүй амьдралагч байхгүй шүү дээ, тийм ээ. Бүхэл амьдрал бие биендээ хэрэгтэй. Тэгээд амьдралынхаа бас нэг юм туршлагыг тэгээ манай үеийн ер нь 80 90-ад оны яг энэ шилжилтийн үеийн түүх ерөөсөө бичигдээгүй. Энэ үеийнхний тулсан зам, ажил, амьдралын гараа, тийм ээ, алдаа оноо энэ бүхэн бичигдэж амжаагүй байгаа гэж Цэнтдоо редактор маань хэлсэн. Тэр утгаараа бас анхдагч болж байгаа байх. Тэгээд дээр нь бас манай үеийнхэн болон манай дараа үеийнхэн ер нь хүнд зөвлөгөө өгье гэвэл яг хэрэгтэй үедэн л өгөх хэрэгтэй байна лээ. Тэгэхгүй ингээд бүх юмыг өнгөрснөхийн дараа нэг дурсаад бодоод өнгөрдөг биш. Яг тухайн цаг үедээ хэрэгцээтэй үед хүнд туршлага хуваалцж байх нь их чухал юм байлаа гэж миний олон уулзалтуудаар явж байхдаа ойлгосон. Тэгэл туршлага хуваалцж байгаа. Тэгээ эрхчлөөний тухай ном үндсэндээ. Нэрний тухай. Нэр бол сюрприз одоо хүн болгонд их сонирн байгаа. Яагаад ингэж нэрлсэн юм бол тэгээ номон дотроо байгаа. За Лодой Самбуу гэдэг залуу ард техник ард телевизийн сургуулийн 2 дугаар курс байхдаа 100 нэмэдээ сандаар ажилласан юм л да. Тэгэхдээ бол надтай цуг гэрэл зургийн албанд ажилласан намайг багшаа гэдэг хүн байгаамаа. Тэгээд өнөөдөр энэ хугархай эрүүний шөл гэдэг шинэ одоо дурдгалын ном нээлттэй их өргөмцөөр хийж байгаад баярлж байна. Би одоо 100-ны мэдээс нь бол яалт байхгүй намайг үлгэж авч сэтгүүлч болох замыг мань засаж тэгээ оюутан хүүхдийг гэж голлгүйгээр сургаж хүмүүжүүлж бас юм ачтай. Тэгээ манай одоо Отгон баяр эрхлэгч хамааг анх тусч авч исэн. Намайг анх ажилд авч исэн. Болтойг эрхлэгч надад цалин өгч гэлсэн. Ингээд 2 дугаар курсын оюутан 3 дугаар курст ороход нь 3 дугаар курсын оюутан залуудаа бүхэл бүтэн сонныхаа албыг хариуцуулж ирсэн. Ингээд залуу хүний бас нэг дэмжих тийм итгэдэг их мундаг хамт олон, сайхан хамт олон байсан. Одоо ч бас ингээд хамт олонныхан маань дийлэх нэг хамт байгааг харахад бол энэ халуун дур бол дулаан уур амьсгал нэгнэ гэсэн сэтгэл бас өвлөгдсөөр л яваан байна гэдгийг харах сайхан байдаг. Тэгээ 100-ны мэдээгийн хамт олонд номны нээлтийг түүхээ хөндлөнгөөс бичүүлсэн бас нэг цаг үед хамт ажиллаж исэн нөхрийнхөө тэмдэглэлд орсон өөрсдөө бичүүлсэн энэ сайхан өдрийг мэндийг хүргье. Баярлалаа. Лодой Самбуу өтөрт бас их сонин тохиолдол байдгийг би 2009 10 оны зууднаар Дундгуй аймагт явж ирээд зуудны баахан зурагтай ирсэн чинь Лодой Самбуу маань устгаа хайдсан байхгүй. Тэгээд би яасан анзаарахгүй туучиг гэсэн байхгүй. Тэгээд тэрнээс хойш би анзаарахгүй туучиг гэж өөртөө нэргөө явсан. Намайг нэг шагналахад манай 100-ны мэдээ дээр хадагтай, аягтай ирсэн. Тэгсэн тэр Монголын дээр юу гэж утсан байна гэвэл багштай баяр хүргэе. Анзаарахгүй туучигаас гэж бичсэн байсан юм аа. Бэтэр дурсаад ирэх юм бол зөндөө би. Би дунд ангийнхан багш байгаа. Тэгээ өв тахтаг сэргэлэн цаваад юм ангийнхаа нийгмийн итгэх сайтай анги хамтнаа одоо мамлайлдаг ийм сурагч байсан. Тэгээ багшийн хувьд бол шавьяга их өөрийнхөө мэргэжлийг их зөв сонгосон гэж талархдаг. Тэгээ одоо сайхан сэтгүүлчээс одоо төрийн түвшээ болоод ингээд карьер маш их өсөөд одоо 30 хэдэн настай хүн бас найз нөхдийнхээ хажууд бол нэлээд одоо өсөлтөд явж байгаа. Тэгээ шавьяар их бахарх чинь цаашдаа одоо зөндөө их амжилтын дардан зам байгаа гэж бодож байна. Тэгээд шавьдах амжилт хүсье. Сайхан нээлт боллоо. Баярлалаа. Тэгээ анги хамт олонных нь сэтгэлийн хүчрхэн бэлэг. За баярлалаа. За. Зүүн түүчэлэх 100-ны мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин 100-ны мэдээ.